өөртөө гоё сонсогдож байна. Хоёул ер нь бяцлаглалын талаар хөнгөн яриагаа эхлүүлээ. Тэгээ за гоё санагдав. Пунсаа өгшин пунсаа зүг тий. Би хүний нэр тогтоодгүй шүү за. Зүгээр пунсаа угаасаа пунсаа өгшин яг одоогийн өнцгөр бяцлал гэж юу юм лоо. Тэр удаан бас хичээлж чинь бас юугаа туршлагаа олцсон. Анх магадгүй яагаад гэсэн те. Анх ерөөсөө шалтгаан байхгүй. Зүгээр л бяцлал гэдэг үг сонсвол зүгээр суумаар санагдаа. Суугаад ирсэн. Хэдэн жил юм? Тэр болохоор анх эхлэх нь болохоор нэг 16 7 ч юм уу настай байхдаа байхгүй юу? Бяцлал гэдэг үг сонсоод би бяцлал гэхэр нэг тийм надад ингэ санагдаад байдаг байхгүй ингээд нэг гоё ингээд бяцлаг шахаж байгаа юм шиг сайхан ингээд бодлоо шахаад бүр нэг бяцлаг шиг бүр ингээд өөр нэг ингээд гоё боловсруулах ч юм уу нэг тэгэж санагдаад байна. Тэгээ тухайн үед гоё сонирхолтой өнцгөө тий. Тухайн үед нөгөө сууж байхдаа зүгээр л бүх юмыг ажиглаа суудаг байсан. Тэгээд яг дунд нь засварлаж байгаа сүулт ингээд яг бяцлагал гэл ингээд яваад л юм л та. Тэгээд бяцлал яг миний өнцгөр яаж харагдаж байгаа юм гэхээр за байжаар би дундуур нэг анзаарч нэг юм хэлчихье. Сая энэ сүг аягандаа ингээ хийхгүй юу? Гэсэн чи аюуны гоё мэдрэмж төрж байна. Хойлоо хэдийгээр анх удаа уулзж байгаа биш ч гэсэн те анх удаа яг ингэж рекорд хийгээд подкаст болох гээд ярилцж байгаа анхны тохиолдол. Тэгээ ингээд сүү тавьсан, сүү уугаад ярьж байгаа аюу нэг юм гоё. Нөгөө бэлэг дэмбрэлтэй. Тийм вэ нэрээ тий. Гоё юм тий. Тэгээ сая уул руу гарчаад. Тий шүү дээ. Энэ уул бас их учиртай. Тий. Би тэгээ ирж байхдаа л бодсон л доо. Одоо түр бяцлагын нэг гойшлосоод ингэ бодож байгаа. Сонирхолтой юм. За яриа. Гарах юм уу нэг тийм агаар ч юм уу гэж бодогдсон байна. За тэгээд бяцлаглыг миний өнцгөр одоо зүгээр миний өнцгөр л ярьж байгаа шүү дээ тий. Гоё нөө яг өөрийнхөө нэг яах гэж ирсэн зорилгоо гол нэг олох. Энэ хорвоо дээр. Тий. Тэгээд нэг юм амьдралын турштай яг нэг тийм өөрийгөө гоё мэдрэмжтэй ингэж байлгах юм. Ямарс нэг тийм хизээ хойно ингээл ямарч мэдрэмжгүй өнгөрөөсөн цаг хугацаанд харамсахгүй тулд юм. Хизээ хойно одоо би яг йогийн багш жишээ нь болгож байхдаа 29 настайс аахгүй. Тэгвэл би жил хойшлуулах юм бол чи яг чадахгүй одоо нөгөө өөрийгөө тэгж мотивацлсан байхгүй. Чи яг тэгээд хойшин тавих юм бол тэгэл уучлаарай болно шүү. Одоо л эхэлчих гэж. Тэр шиг би бяцлал жишээ нь ингэж барьж аваагаас юм бол одоо хэдэн настай байдгийн хойшлчоод хичнээн оройтсон ч гэсэн яг барьж хурживэл болж л юм л та. Гэтэл харамсах мэдрэмж төрн яг л одоо бяцлал гэдэг үгийг сонсоод би бүр ингэж амар гоё байдаг байхгүй. Уусаа бүр ингэж шууд нэг гоё угаасаа хамгийн дуртай газар л очсон юм шиг санагддаг. Тэгэхээр тэр зүйлийг хэрвээ бүр улам хойшлуулсан бол айгүй харамсах байх гэж боддог. Тэгээ гоё хорон мөч бүрээ мэдрээд дараа нь ерөөсөө бүгдийг гоё нэг ингээл хизээ хойно ч юм уу хөшөөрсөн байж байхдаа ерөөсөө тэрийг гоё бүгдийг мэдж явах ч юм тий. Хорон бүр нь одоо ингээд бид хоёрын энэ үе ч гэсэн тухайд яг одоо шиг санагдахаар хэмжээнд гоё мэдж явах ч юм уу. Мэдрэмжэндээ тэгж хадгалсан байхаар ч юм уу. Нэг их том зорилго ерөөсөө бяцлал дээр байхгүй л алдаа надад. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө чиг нэг баримжаа байгаа шүү дээ. Мэдээж нөгөө залхуур л одоо нөгөө жишээ нь хүмүүс нөгөө бяцлал юмгууд гэгэрл гэж шууд холбож мэдэн шүү дээ тий. Тэгэхэд тэрийг би мэдсээрэж гэгэрхгүй гэж бодохгүй тодорхой. Гэгэрл рүү би зөвлөөл явж ийн ансаараа зөвлөнө гэдэг ингээ зорилгоо бол тавьсан. Нэг хүн болсон одоо энэ хүн амьдарч байгаа нөгөө халихтай ч юм уу тэр гоё гэрлээрээ л явъя л та. Тэгж л одоо. Зөв. Гэтэ нөгөө одоо нэг бяцлаглын гоё юм ирч байгаа гэхгүй тий. Уг нь би чи нэг ярих юм гүнсэн удсан чи гинт байгаа. Зөвхөн ариун бид. Харин тийм ээ. Гараад ирэх. Бяцлаглаас ингээд юу ч хүсэж ингэж хийгээгүй ээжиж одоо ингээд нэг гоё юмнууд хүрчээд байл л да. Хүмүүс бас сонирн гэж магадгүй. Ядчил ингээд өмнө нь ингээд хүнтэй уулзахад ямар хүнийг танихгүй шүү дээ тий.
Тэгэхэд одоо ингээд бяцлаглалын төвш ингээд улам ахих тусмаа ч юм уу ингээд уулзж байгаа хүнээ шууд нөгөө заавал нэг олон үг ярихгүйгээр мэдэх мэдрэмжийн шууд ингээд мэдэх гоё ингээд шууд л одоо энэ миний авцалдах зүйл мөн байна биш вэ ч юм уу энэ миний яг явж байгаа зам мөн байна биш вэ гэдэг айгуу сайн мэдэх мэдээд байгаа эдгээр нь айгуу гоё. Гоё санагдаж байгаа. Тийм ээ тэгээд яривал сайн сонсож байгаа шүү. Уучлаарай. Хажуугаар нь төлөв шахаад аххалаар би ингээд харах сонсож байгаа хэдий чи ингээд даруулаад байдаг байхгүй. Тэгэхээр яг ингээд миний нүд рүү хитий ингээд цоош штээрээ за зүгээр л яриагаа өргөжлүүлээд байгаарай. Би харцаараа яах байгаа ч гэсэн дотор зүрх сэтгэл юм маш сайн сонсож байгаа шүү. За. Тэгээд тэрнээс гадна зөндөл гоё зүйлүүд байна. Одоо зүгээр нөгөө саяны үнцэгт ямар гоё зүйл тий. Уулзах хүмүүстэйгээ одоо нөгөө дорн уулзаад явах ч юм уу ингээд нөгөө замд байсан бүх юмнууд ингээд гоё арилал замхраал нөгөө цуулалт маань улам ингээд цаг хугацааг ингээд шахаад гоё яг хүрх юмудаа хүрээд байгаа юм шиг тийж гоё санагдаж байгаа. Саяны таны дурдсан үнц ямар гоё үнц үгүй. Одоо ингийн хүмүүстэй таарах учрахад зүгээр л нэг таарад өнгөрөх биш. Зүгээр нэг яриад өнгөрөх биш. Тэр мэдрэмжийг мэдрэх. Тэр ямар гоё үгүй тий. Надад энэ өстө аюу гоё гэж бүр би арзааж орж ирж байна. Тэгэхээр өөрт маань ч гэсэн гоё яг гоё байгаа. Үгүй бүр ямар гоё үнцэнтэй. Энийг гэхдээ яг энийг нь мэдчих чадах хүн хэрэг байгаа бол. Тэгэл гоё бяцлагаараа явж байгаа тий. Ер нь угаасаа бяцлал энд яг хүрэж байгаа гэдгийг би мэдж байгаа юм. Зүгээр л өөр юм хийж исэн бол юу гэж хүнийг хараад энэ надтай ингээд би таарлт хүн маань мөн байсан байх ч юм уу. Дотроо ингээд доторх гоё мэдрэмж нь мэдрэгдээл ч юм уу. Ийм юм тохиолдохгүй ш. Тэгтэл одоо хөгжиж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөө ч мэдэхгүй нэг юм хүсээгүй ингээд бяцлал гэдэг үгээ сонсоод зүгээр ингээд амар гоё тэр шууд тэрэнд ингээд очиж байгаа юм шиг гоё байсан зүйл маань өөрийн мэдлэг юм гоё юм дээр одоо хөгжүүлж авчирсан байна гэдэг айгүй гоё санагдал. Одоо таны өөрийн ойлголтоор энэ ярьж байгаа бяцлагтай холбоотой мэдлгүүд, мэдээллүүд, туршлагууд анхан шатны зүйл. Ер нь тийм бас нөгөө би л ав тэгж бодохгүй байна. Тийм. Хамгийн гол бяцлагын мөн чанар, амин чанарыг нь л дурдаадах шиг надад санагдчихэв. Яа, миний бодлоо шүү заяа. Хүн яах гэж бяцлаад тийм бэ? Өөрийгөө таньж мэдэх гэж. Таньж мэдснээр яах гэж хорвоод ирсэн учир шалтгаан олох гэж. Тэгэл таныг дурдчихлаа. Хамгийн амин чанар нь энэ л гэж би харж байна. За тэгээ бас бусдаар бол тэгээд бяцлал буюу төвлөрлийн тусламжтайгаар хүн энэ урсаад байгаа хорон мөч амьдралаас маш гоё үнцнийг хардаг, мэдэрдэг болчтой тийм. Тэгэд нэг ийм гоё байдаг шүү. Амар гоё ер нь нэг тийм яг бяцлагын төлөвтэй ингээд зүгээр өдрөө ингээд алхаад явж байхдаа яг тэр төлөвтэй орчингууд цаг хугацааг ингээд амар удаашруулж чадаад нэг бол яг ийм хэрэгцээтэй үед яс шахаад ч юм уу яг тэр бүр ингээд үнэхээр яг болоод идэх байхгүй. Ер нь гэхдээ яг анхандаа айгүй нэг яг мөн замаараа одоо мөн байна уу энэ зам яг мөн байна уу гэдгийг шалгаж үзээд идэв юм лээ. Сүүлд ингэ шалгах шаардлагагүй. Угаасаа окей яг мөн байна. Окей. Тэгээд ирчин бүр ингэ яг яриул бас нөгөө юм байна л та ингэ энгийнээр бол айгүй гоё. Явсан ер нь тийм анх угаасаа ер нь хүн чинь анх хийж байгаа эргэлзэж юм хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг чинь нотлол үзүүлчихнэ гэж ойлгож болно. Ер нь нотлоготой амар нотлоготой ихний уюуд нь. Тэгээд дараа нь нөгөө угаасаа нотлох ерөөсөө шаардлагагүй. Тэгээд тэр нэг цаг хугацааг ингэж гоё удаашруулад байгаа. Тэгээд эсвэл ингэж татаад байгаа нээр гоё. Би ер нь бас ингэдэг байхгүй юу? Цагаасаа ерөөсөө хоцордгүй энэ тэнд очиход.
Тэгээд нөгөө манай йогийн шавнар тэгдэг байхгүй. Багшаа та ерөөсөө цагийг ямар супер барьдаг юм бэ? Хичээлээ орохдоо нэг ч хоцрохгүй гэж. Тэгэхээр нөгөө бясалгал хийгээд одоо цагийг анханасаа барьдаг байсан учраас тэр цагтаа холбоотойгоор гоё ингэж аз жаргалтай мөчөө ингээд амар гоё удаашруулж чадаал эсвэл нөгөө яс үе хурцгаж чадаал байгаа юм. Тэр нөгөө цагийг гоё барьж ирсэнтэй бас холбоотой. Чи надаар ойрын сэнцэх юм байна гэхгүй. Таны бодлоор одоо таны яриад байгаа зүйл чинь бяцлаглалын ямар ч лсэн нэг төвшин гэж тодорхойлоход дараагийн төвшин, гүнзгий төвшин гэж байх шиг байна тийм үү? Тэр нь юу вэ? Юу гэж харж байгаа вэ? Тэр нь Хонсаа юу өөрийгөө бяцлаглалын хувьд дараагийн он жилүүдэд хэрхэн яаж гүнзгийрүүлэх вэ? Одоо нэг өөрийнхөө яг нэг тийм гүнзгий төвшин дээр ярьж үзэхэд үл яг юу юм гэж хамгийн бүр ингээд нэг сонирхол татсан юм гэх юм уу? Одоо ингээд нөгөө бяцлал сууж байхдаа өөрийгөө ингээд бүр ингээд хоосолчж байгаа байхгүй яг үндэ ингээд нэг юм уусаад бүр ингээд би байгаль болсон юм шиг тэр мэдрэмж бол ерөөсөө нөгөө анх зэрэг бяцлал гэж сууж байхад л тийм мэдрэмж нь сууд байсан. Тэгэл дараа нь ч гэсэн ер нь ингээд яг хүүхдүүдийн чимээ сонсч үл яг тэр хүүхдүүд болчихж байгаа юм шиг ийм гоё. Яг тэр үед юм хоосон. Ерөөсөө дотор юм би ерөөсөө байхгүй болчихж байгаа юм хоосон. Тэгсэн чинь одоо нөгөө сүүл жишээ нь ингээд 3 дахь мэлмийн ингээд нэгдсэн л дээ ер нь бол тэгээд тэрнтэй холбоотойгоор юм хоосон гэдэг зүйлийг ингээд харчиж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө миний дотор байгаа гэсэн хоосон энэ хоёр чинь нэг зүйл юм биш үү. Тэгэхээр нөгөө бид нар хамаг энергиэс сэлгэх юм чинь нөгөө тэр нөгөө хоосон болж таарад байгаа. Тэр хоосон төлөв дээр байж ич бүх цэнэгээ авахд бэлэн нөгөө бүх оршуутай холбогдоход бэлэн бүх нөгөө юм нэг тийм бодол одоо нэг өөр уцаар юу ч юм бэ тэр дунд байхад юм төөрөлдсөн юм шиг санагддаг штэ ингээд яах вэ би гээд тэрнээс бүр ингээд гарчиж байгаа хгүй бүр яг тэр хоосон гэдэг зүйл ямар гоё юм бэ гээд тэгэхээр тэр хоосонтой байхад хоосныг мэдэрсэн тэр хоосон бүр ингээд бүр амар гоё мэдэрсэн үед яах вэ гэхээр юу ч бэж болох гээд байгаа. Тэглээгээд ингээл нэг тийм одоо нэг бүр амар одоо нөгөө хүн дүрсэн дээр л амьдарч иж энэ эрс тийм шууд ингээд нэг дүрсээ өөрчлөөд өөр юм болох гээд байгаа ерөөсөө биш. Тэрийг жишээ нь ер нь ингээд тухайн хүн өөрөө яг тэрийг мэдрэх юм бол ямар гоё зүйл юм бэ гэдгийг амар гоё мэдэрнэ. Би ингээд заримдаа автобусанд ч юм уу нээж гадаа алхаал ерөнхийдөө зөв ингээд гэр бүлээрээ явж байхад ийм яг нөгөө төлөвтэй ороход жоох хэцүү байдаг. Зүгээр л ганцаараа алхаж байх. Одоо тэгэл автобусанд суугаад явж байх ч юм уу яг тэр гоё төлөвд орж чаддаг байхгүй. Тэр үед ингээд хүн жишээ нь гаднаас харахад би ямар ч харагдаж болно. Тэр үед би гинтхэн сэтгэлээр унаал яаж ч харагд. Гэтэ дотроо бүр ингээд аим шин гоё ингээд нөө гоё хоосон чанар дээр байгаа нь бүр ингээд дандаа гоё аз жаргалтай. Никс бүр аюулгүй гоё идсэн. Бүр хитрхи нөгөө анх яг тэрнтэй уулзахад ингээд тэр их аз жаргал дотор ч ингээд бүр ингээд ёо ийм гоё гэж үтэй гэж бүр ингээд нөгөө хөвгөхөд бүр ингээд өөрийгөө алдах гад барьсаалдах гад байгаа юм чи. Жохон дараадгүй цааш онслаа жохон дарж гараа турж гараа. Одоо л тэр төлөөнийг ийм гоё тогтооцсон юм уу? Тэр айгуу гоё. Ер нь л нөгөө анханасаа ер нь нөгөө бяцлал чи сонирхож үзэхүү энэ гэж хүнээр хэлүүлээгүй өөрөө нөгөө бүр дотроос ингэ хүссэн юм болохоор цаанасаа л гоё санагдав. Тэгээд нөгөө бяцлал хийж байгаа хүмүүс тэгээ аяндаа ер нь ингээл өөрийгөө ажиглаад сурчингууд яд юм гээд нөгөө би чи яг одоо яаж юм гэдэг төлөвөө ингээл мэддэгдээл гэдэг. Чинь одоо ингээд надад юм нэг яг ихэнх байдаг төлөвөөс арай өөр төлөвт орсон суугаад байгаа байхгүй юу?
Миний бас нэг юм хүсэж байгаа юм нь гэр хүмүүс ингээд бид нар бол яг ийм замаар ажил төлөө хийгээд ажиллаа болгоод явж байгаа. Учраас илүү байх нь тодорхой. Бусад хүмүүс маань ингээд нөгөө завгүй яг амьдрал дундаа миний тэр нэг цаг хугацаагаа ингээд удаашруулад эсвэл татаад байгаа гэдэг юмыг ингээд одоо мэдрэх юм уу гэх юм бол илүү гой санагдаад байгаа байхгүй юу? Гой жаргалтай мөчөө удаан хадгалаасаа эдгээр хүмүүс. Сая юу мэдэрсэн? Тэгэхгүй бүр ингээд ерөн л жоохон чичиргээтэй. Надад таны төлөв орж ирэх шиг боллоо. Сүнстэй байж магадгүй. Эсвэл яг өмнөх төрлийн чинь бясалгал хийж исэн нэг эмэгтэй байж магадгүй. Ямар ч л байсан амар ариун гигийн яг бясалгал хийхээр орж ирдэг тэрний төлөвч орж ирж байна. Би ихлээр миний өөрийн юм болоогүй батсан байхгүй юу? Тэгсэн чи үгүй. Яриад гинэ. Яг өөрийнхөө яа нэг шараас осч. Яг өөрийнхөө юмыг яриулж байгаа болохоор амар дуртай. Өшөө гаргаатай гэж. Тэгээд хараа тэр нөгөө нэг сая яриан донд ч юм байсан. Хов хоосон. Яг тэр мэдрэмж. Нөгөө яа зүгээр энэ үнгээ одоо болохоор бүр ингэж хоосон гэж үг хэлэхэд л надад шууд нөгөө төлөвч ингэж яг тэр чинь яг би сая мэдэрлээ л орж ирлээ. Тэгээд айгаа гоё мэдрэмж. Тарих огт байхгүй. Гэхдээ нэг юм сонин юу байна? Нэгүүлсэнгүй нэг юм харц. Энэ таны өмнөх насны чинь л буян юутай. Тийм бах уусаа нөгөө өмнөх нас одоо нөгөө йогоор бол бас тэгдэж штэ. Багш хүн одоо йогийн багш хүн гинтл йогийн багш болчихдоггүй. Өмнөх ингээд нөгөө хийсэн цуглуулсан юм. Бясгал дээр ч юу нь бас тэгдэг. Тэгээд түрүү нөгөө нэг гентхийн бясалгал гэдэг үгийг сонссон чинь бяслаг гээл те товчлол хэлж өстэй. Тэр мөрий чинь ингээд би анзаарч байхдаа ямар сони өмнө нь айгу хийдэг өмнөх наснда төрлөөдтэй хийдэг байсан бахаа та. Тийм болоод илүү ингэж гоё орсон баг. Гэт би бодчихсон байхгүй. Тэгсэн чи яг ингээд саяны төлөв орж ирээд айгу гоё мэдрэмж. Айгу гоё мэдрэмж. Тэр одоо нэг космос төлийг мэдрэхээс өмнө болохоор амар гоё нэг юм амар гоё тэр чинь бас ингээл нөгөө мэлминд харагдаж байгаа. Тэгээ мэдрэмжэнд байгаа. Тэрэнд дунд ингээ бүр хөвөлцөөл ингэжсэн. Дараа нь нөгөө хоосон төлийг мэдэнгүүт чинь бүр амар гоё ингээд шууд ингээд нөгөө ямар гоё юм бэ гэдэг ингээд дандаа юм нэг амталж байгаа юм шиг ингээ гоё. Таны бодлоор саяны энэ надад орж ирсэн төлөв чинь хоосон гэдэг төлөв нь байна уу? Аль эсвэл хоосон гэдэг төлөв. Хоосон гэдэг. Яг зөв. Юу ч байхгүйсэн. Яг зөв. Би өөрөө бүх зүйл юм шиг. Би өөрөө хийж биш юм шиг. Хов хоосон. Яг зөв, яг тийм. Гэхдээ хайрын харц байгаадс. Нэгүүлсэнгүй те. Ийм. Ямар гоё юм. Тэгээ энэ сүү энэ бүх юм очиртай л да. Тийм уусаа яг бүх юм очиртай. Та ер нь өмнөх төрлөө яг хоёул одоо яг өмнөх төрлөө чи ярий. За. Яг энэ насны өмнөх төрлийг ярий. За. Харж ирсэн үү, мэдэрч ирсэн үү, анзаарч ирсэн үү? Багцаал бодол зүүднөр юм байдгүй. Би нөгөө тэрийг яг би жоохон яагаад та заяа. Жоохон танд төхүүлээд үгүй. За. Энэ мэдээж буян ариун ном бясалгал юуны зам мөрөөр замлсан эмхтэй магадгүй нөгөө ямар ариун их юу гэдгэлээ ямар тераса их мэх гэдэг штэ гэлмаа их гэдэг шиг нэг тийм тэрийг одоо яг юу гэдгийг юм болоо нэг тийм ариун эмхтэй гэмээр тийм мэдрэмж ер нь ингэсэн насан туршдаа биш насныхаа нэлээд тууллаа гүйцэж ирээ төсөл үеэсээ ч юм уу те ингээд би тэгтээ нөгөө тэглээ өөрийгөө харагдаад яг энэ зам өрлөө сониуч ахгүй юмыг бүр ингээд мэдэх гээд байдаг. Тэгтээ өөрийнхөө тэр нөгөө өмнөх юу юм ямар байсан бол ч юм уу дараа ямар байх юм нэг тэр талаар нэг бодож байгаагүй. Тэгтээ ингэж бодогддгийн зүгээр нэг хүмүүс донд ороод амьдрахаар би яг юм жоохон юм аллагдсан сүнс юм аа. Арцаач орж ирж чинь. Тэгэхээр чи яг
Жохон нөгөө төрөхгүй байж байгаа төрсөн сүнс байна ялчгүй гэх. Эсвэл жохон нийгмээс энэ нэг юм шуугааны тэмцлийн нийгмээс хол нөгөө энергүй амар амгалан байж хагаад тэр талаар илүү юу юм болоо гэж би бол тэгж санагдчихэв. Яг тэр санагдаад байна. Төрөхгүй удацсандаа биш. Энэ нэг алан хятаантай нийгмийн энергийн давтамжаас хол байж хагаад илүү нэг юм ариусэл гэгэрэл нэгүсэл гэдэг тал руугаа хоосон чанар руугаа ойртож байгаад тэгээд нас ицсэн болов гэж санагдчих. Тэгээд жоохон авцдаггүйсэн бол. Гэтэ энэ чинь нөгөө одоо ингээл яг энэ нөгөө одоо чи дээр ингээл сууж байгаа ертөнц яг энэ ертөнцийн хүмүүс чинь зөндөө л байгаа шүү дээ. Гэтэ нэг тийм дийлэнкээрээ ч юм уу яг ийм би жишээ нь ингээл одоо юм олон хүнтэй байгууллага дээр очиод ажиллахаар тэр дундаас нэг хэдхэн хүн нь ингээл миний тийм төлөөс өөр төлөв ингээд жоохон таалагдахгүй болчингууд ингээд би ерөөсөй байж чадах байждаг байхгүй. Ерөөсөй сэтгэл тогтохгүй бол тэгээд би ерөөсөй тийм байж чадах байждаг. Тэгээд тэрнээс биш ер нь болохоор одоо юу хэлэх гээд байгаа юм гэхээр хүмүүсийг нөгөө нэг тэгэнгүүт би нэг амар гигэн нөгөө бусад хүмүүс нэг тийм гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр л нэг тийм цөөх хүмүүс байдаг тэг яалтчгүй. Тэгэхээр би боддог байхгүй. Би яагаад энэ авцалтаж чадахгүй хайш юм бэ? Гэт тэгэхээр яг нэг эсвэл бүр нэг хөгшин сүнстэй болов нэг хоёр л удаа яг тэгж бодож байсан. Хөгшин сүнстэй болов эсвэл нэлийн аслагдаад ирсэн байна да ингэ. Тэрнээс өөрийгөө мэдэхгүй байна. Чи өөрийгөө танихгүй. Угаасаа яг өөрийгөө өмнөх рүү яг тэгж угаасаа өнгөж байгаа. Зүгээр яг одоо руугаа илүү өнгөйгөө л. Заавал өнгөхгүй дээ албагүй шүү дээ. Зүгээр өөрийнхөө яг хинбэ гэдгийг мэдэхгүй байна. Ойлгож байна. Тийм ээ. Одоо нөгөө харьцуулагдах гэдэг юм. Шигтгэх гэдэг юм. Дунд нь нийц гэж хичээгээд юм. Өмнө тэгдэг байсан юм аа. Тэгтээ яадаг гэж нөгөө тэгж бодонгуудаа зүгээр одоо нөгөө айгүй хурдан өөртөө нэг юм эргэлт хийдэг юм уу? Зүгээр тохирохгүй бол би зүгээр нөгөө өөрийнхөө ертөнцид очиж штэ гэдэг ингээ айгүй хурдан шууд татаад авчдаг өөрийгөө. Тэгээ одоо хэрэн гүйцэд хүлээн зөвшөөрөөгүй. Тийм үү. Өөртөө нэгдээгүй гэсэн үг. Хүлээн зөвшөөрч бууж өгөөгүй гэсэн үг. Ойлгож байна уу? Энэ хийж байгаа ажил одоогийн харж байгаа хандлага чинь өөрийгөө ойлгосон байж болно. Гадарлаж байгаа байж болно. Гэхдээ гүйцэд биш. Тийм ялцчихгүй. Угаасаа жишээ нь хэрвээ гүйцэд мэдчихвэл бас ингээд юу яа штэ. Тэр төлөв би мэдний гээгүйсэн ч ороод ирсэн. Одоо төлөвийг яриаггүй заяа. Зүгээр фонса гэдэг энэ оршихуй, энэ бодгал нэгэн цул хин юм бэ? Нэгэн цулаараа ямар өөрөг учир даалгавартай орон ертөнцид ирсэн гэрэл юм бэ? Хинд юу өгөх гэж, ямар эрчмийг түгээх гэж, ямар шалтгаанаар гэдгийг л ярьж байгаа. Одоо илүү нөгөө өмнөх төрөл мөрлөөс даваад яг энэ одоо байгаа фонса гэдэг хүний оршихуй бодгал мөн чанарыг нэрч байгаа. Миний бодлоор шүү дээ, тий. Миний мэдрэмжээр амар өөрийгөө нэлээд дутуун үлддэг юм ер. Маш тод гэрэл байтал өчүүхэн жижиг гарч идэнтэй адилхан зүрлдэг юм ер. Ер нь дардсан амар их тааш надаа нөө юу гэмдэ яг тэгдэг. Гэтэл сүүлийн айгу хурдан өөрчлөгдөж байгаа л да. Мэдэрдэг, таньдаг, сонсдог. Гарч ирэхгээл байгаа яг ингээд нэг юм. Одоо тэгтээ ингээд би бүр хүсэхгүй байсан ч гэсэн ингээд хөөе чи гэд мэдрүүлж байгаа байхгүй жишээ. Тэгтэл одоо жоохон тэгэхээр би өөрийгөө ингэж бодож байгаа байхгүй юу? Чи ингэж одоо нөгөө ингэж бүр одоо ингэж нэг нүдүүлж ийж баг нэг үгээр муухагаар тий ингэж мэдэх шаардлагатай юм уу? Наа ингээд бүр хурдан ингэж бас болох байсан шүү дээ. Болно шүү дээ ч юм уу. Одоо л гэхдээ нэлээд тэр нөгөө өмнөх юунаасаа нэлээд өөрчлөгдсөн юм уу? Өөрийгөө нөгөө би чи ийм гоё зүйл гэж өөрийгөө яагаад тэгж их одоо юу яаж ирсэн ч юм ингээд. Арай гагуулсан.
айдас байдаг юм уу? Яагаад зүгээр л бие суллаад одоо хоёлоо уулын уруу саяны гарсан уул биш үү? Тэрний уруу чаргаар голгож ийн төсөөлөө л та. Тэр уулыг энэ амьдрал туулга ойлгоч. Тэр чаргыг хөв хүн эзэн би өөрийгөө ойлгоч. Тэр чаргаар уусч байгаа. Тэгвэл зүгээр л чөлөөтэй бие суллал нэх гоё түрүүнээс хойш зөндөөл яриад байгаа шүү дээ. Одоо цагаа мэдрээ. Энэ хоосон чанараа анзаараад энэ гоё нэгүүлсэнгүү хайрын сэтгэлээ бадраагаад тодруулаад тэгээ зүгээр л чарган дээр ингээд зүгээр л голгочиж яагаад болохгүй байгаа? Яагаад заавал тоормцлох гээд яагаад заавал ингээд чаргууд хэцүү тэр өөрөө өөртөө хэцүү юу ингээд үсгээд байгаа. Би саяхан сар гарангийн өмнө санамсргүй явж байгаа саяны уулан дээр хоёр хүүхэд гулгаж байхдаа таарсан байхгүй. Тэгээд ахын нэг гулгаа өцчихье. Тэгээд нилээн дээр нь гараад гулгасан чинь анх удаа сууж болохоор тэр чинь айгүй хурдан гулгад юм байна. Тэгээд би өсгийгөөрөө тоормцлоо гараараа ингээд нилээн өөдөө цасмаас хамгийн өсрээд тэгээ ингээд буугаад өөрийгөө ингээд камерт харсан чи бүр ингээд шороо мороо малын баас түмтэг болцсон. Тэгээ тэр маань надаа яг тэгээ санагдчихсан. Бид нар энэ болоод байгаа хорвоо ертөнцийн жамыг, зохирлыг зүгээр л анзаараад зүгээр л хайрлаа, зүгээр л уусан нэгтчихгүй зөрөөд, гөжөөд, үгүй ийм байх хэвээр, үгүй би тийм, үгүй би бол ийм гэд ингээд байх тусмаа өөрийгөө олмол зовоогоод нь штэ. Нүрлүүгээ тэр шороо малын өтөг баасыг өсргээд байгаатай яг адилхан юм байна штэ. Би хэрвээ зүгээр л гоё ингээд дөрөв мөчөө хавчаал гулгацсан бол хажууд 9 настай 10 настай охин зөв зүгээр гулгаал тэнд очиод зогсож байгаа байхгүй юу? Би тэр охин шиг аюу гоё ингээд мэдрэх байтал яагаад би өөрийгөө зоосон юм бол гэж бодчихсон байхгүй юу? Энэ шиг бодоод л байгаа харин би бас яг өөрийгөө бас тэгээддэг. Тэгээ баг чөлөөлөл аа л да бити ингэж ингээд нэг өөртөө юм юу үсгээд байгаа чи. болооч ээ. Гоё сайхан амьдраач ээ. Тэ. Юу гэвэл take it easy тэ. Хөнгөн амьдраач ээ. Эсвэл тэр нь яагаад бас тэгээд байгаа гэхээр одоохондоо ингээд би чинь дутуу мэдлэг хяал хуримтлуулах хэрэгтэй байгаа шүү дээ. Ингээд мэдэх хэрэгтэй байгаа шүү дээ. Хуримтлуулна гэхээр бас нэг юм байна. Жишээ нь ингээд нэг бясалгалын мэдлэг ингээд ороод тэгээд гараа явчихж байгаа юм шиг мэдлэг байгаа байхгүй юу? Ингээд хуримтлаад би энд тархиараа дүүр юмтай бодоод байгаа ерөөсөө биш. Них гоё ингээд шимээл тэгээд байхгүй болчихж байгаа байхгүй юу? Гэтэ нөө мэдрээд хүртчингүү чинь тэр чинь арилахгүй шүү дээ яг яасан ингээд тийм гоё мэдлэг байгаа. Яг тэрийг нэмээд ингэж ахаад тийм мэдлэг хүртэх хэрэгтэй байгаа шүү дээ. Ер нь бол дутуу байгаад байгаа болохоор би нөгөө ингээд эргэлзээд гацаад байгаа гэдэг гэж магадгүй. Эсвэл яг яах бол одоо нөгөө амьдралд яг яах бол ч юм уу ингээд идэвээ байх магадaltaй юм. Тийм нэг тийм гацаатай юм угаасаа байдаг. Тэгм чинь нөгөө амьдрал чинь нөгөө угаасаа нэг тийм юм холилдож сүлдчихэж амттай байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэр нь яг бас нэг санаа зовхгүй байна гэхгүй нэ. Окей. Гэтэ ингээл яг юу гэдэг шүү дээ. Бид нэг бүтлгүүтчлээ гэд бодсон юм. Бүтлгүүтэл биш байдаг нь амар гоё. Анхандаа нөгөө одоо жишээ нь бүр өмнө ч юм уу юм ясгаад одоо сууж байгаа ихний нэг төвшнүүд чинь ингэтэл одоо анализ хийж одоо чадахгүй шүү дээ яг ясэндээ ямар ч мэдрээд байгаа өөрийгөө тэр нөгөө гоё уусгаад байгаа тэднэр зөндөл юмнууд байгаа. Гэтэл бүр ингэтэл мэдээг байхдаа юу гэж бодож ирсэн гэхээр ийм за яг энэ дээр би алдчихлаа даа гэж бодсон юм алдаа үнэхээр биш байгаа байхгүй одоогийн төвшнөөс би харахад амар гоё эвтэхнэр баг ингээд
болгож өгсөн юм процесс амар гоё зүйл. Би л бага ярьчих. Эдгээр үгүй хамаагүй. Эдгээр саяны таны төлөө ингээ гараа авсан юм шиг боловч тодорхой хэмжээнд байгаа байхгүй юм. Тэгээд нэг зүйл нэг тийм жоохон гонсоолох мэдрэмж надад өгч байна. Юу вэ гэхлээр сая түрүүн хэлсэн. Тэргүүл амьдралт чинь юулээ олон юм сүлэлдэн л байдаг шүү дээ. Тэгэхээр алдаа оноо сүлэлдэн хар цагаан сүлэлдэн л байдаг шүү дээ. Тэгэхээр нэг айхтар санаа зовхгүй байна. Нэг айхтар авч үзэхгүй байна гэлөө тийм. Тэгж хэлсэн тийм. Тэр нөгөө нэг яг алдаа оноо хар цагаан гэдгээр бас биш заяа. Зүгээр л юм яалтчгүй хүнд нэг жаргалтай зовлонтой. Одоо алдаа гэхээр чи өөр юм болчих واخгүй. Жаргалтай зовлонтой гэр чин гинтл өвдөх ч юм уу ингээл нэг хүнд угаасаа л нэг юм консолтой юм гарч ирдэг штеп. Ойр дотны хүн өнгөрөх ингээл эсвэл би жишээ нь бас ингээд нөгөө ээжийн хайрыг аягүй сайн ингээд мэдрэг болохоор ингээд яалтчгүй ингээд нэг тийм гоё хайрыг ингээл бас хүсдэг. Тэр тим юмн дээр яригдаж байгаа шүү. Тэр нөгөө холилдож амьдралчин гоё холилдож гэдэг юм. Мэдээч миний ярьж байгаа өнцг нь болохоор хэлэх гээд байгаа санаа нь болохоор тэрнээс шиг бясалгалаараа бол болж өгвөл тэр одоо алдаа малдааг бол ингээд нэг тийм бүр гоё хунаад өөрийн зүгээс байж болох хамгийн гоё төвшин дээрээ байгаад ч юм уу. Миний хэлэх гээд байгаа санаа нь болохоор зүгээр л яг өөр дээрээ одоо ганцхан хүн гэдэг хүний дотор бүхэл бүтэн ертөнц байгаа шүү дээ. Арай л жоохон тоомжургүй хандах шиг. Энэ ерөнхий ярианы ч агуулга саяны хэлсэн тэр өгүүлбэртээ базагдаж орж ирээд нэг тийм илэрхийлэмжийг өгöd байгаа байхгүй юу? Арай л жоохон хайн, арай л жоохон нэг тийм хинэггүй гэх юм. Яг вэ байж болно. Энэ нь өөрт чинь амархан юу тайван байж болно, хайтайхан байж болно. Гэхдээ энэ хэмжээний юмыг мэдэрчихсэн тэр хэмжээний дайны өөрийнхөө хоосон чанарыг олчихсон сүнсэн бий. Энэ цаг үед ингээд жоох алгуурах маягтай. Нөө бие амрыг харах маягтай гэдэг шиг жоох хоош суух маягтай. За тэгж байгаа тэгээ дараагийн болох байлгүй дээ гэсэн нэг тийм хүлээцтэй. Байгаа нь өөрөө жоохон нэг тийм урам хугарах мэдрэмжийг өглөө. Би нуумааргүй. Энэгүүрээ юу хэлэх гээд юм гэхээр та гаднаас бусдаас ирээдүгээс юм хүлээгээд байна. Өөрийн чинь хүсэж байгаа бүх хариулт өөрт чинь саад болоод байгаа тэр хаалт түүнийг авч чадах гаргалгаа ухаарл хайр яг энэ дотор чинь бүгд байна. Хангалттай байна. Байсаар байтал бөөдөн дээр ингээ шигдээ суучдаг нэг айлын нөхрүүд байдаг штэ. Хамаг юмд бэлэн эхнэр нь хөөрхий дүүрэн ажилтдаг. Гү чи ядаж босоод энэ нэг хаалгыг юугийн шүрэгтээ тогтоогоод хан дээр юм зураг наагаад өгөөч гэхээр оо яшиг маргааш тэр хин ирнэ гэсэн. Болчих байлгүй гэд. Гэж байгаа юм шиг мэдрэмж надад байна. Надад төдийг одоо ингээл төчнө гэд орж ирж дамжуулж байгаа гэсэн шүү дээ. Яг тэгж байгаа. Би ямар ч лээс өөрийнхөө мэдрэмжийг тэр тухайн мөчтөнд нууж хаалгүйгээр үнэнгээр нь дамжуулчихлаа. Цаашдаа та үүнийг яаж тусгаж авч ямар сонголт хийх нь
яаж хэрэгжүүлэх нь таны өөрийн л гэсэн үг л. Тий. Гэтэ би яг шулуухан хэлэхэд хойлоо ч өмнө 1-2 удаа тарж ирсэн тийм. Таны дотор яг ийм гэрэл ийм мэдлэг байгаа гэж би төсөөлөөгүй. Мэдээгүй. Мэдрээгүй. Өнөөдөр анх удаа ингээ мэдэрч байна. Миний үед аюу гоё гайхалтай санагдаж байна. Ховор байдаг ийм хүмүүс, ийм хөгжилтэй сүнсэн бий. Нэг л их мондаг бяцлал яриад, нэг л мондаг ариусл гэгэрл яриад. Йоо, одоо бүр бодхоос дотор муу хармаар хүмүүс зөндөө байдаг. Амар нарийн төвшөндөө ээг ботцсон. Ямар юмны нэгдлийн юу ч гинөө. Тэр байгаа байдал нь хүний хэлж байгааг дандаа мушгих, шүүх, яах гүсгэлтэй. Айгүй хэцүү өөрсдийгөө их тийм бяцлаглын мундагийн дүрд оруулсан хүмүүс зөндөө байдаг. Гэтэл таны дотор бүр ингээд ариун цагаан сүү гэмээр тийм гоё ирчсэн энерги, мэдлэг байж тээ, гэрэл байж тээ. Тийм гоё нэгүүлсэнгүү хайр хоосон мөн чанар байж тээ. Яагаад нөгөөд байгаа юм бэ? Гэхдээ нэрээ ямар харамсалтай юм бэ? Тэр нөхдүүдтэй харьцуулахад нөхдүүдийн дэргэд та хамаагүй их зүйлийг өгөж чадах, түгээж чадах тийм өгөгдөл байж тээ. Яагаад дараад байгаа гэж би бол танд шууд хэлмээр юм. Бурхан минь ямар амар хүмүүс байдаг гэж санаа энэ эргэн тойрон. Бяцлал гэдэг нэрээр өөрийгөө цололцсон. Гэрэл гэдэг юмар өөрийгөө цоочлцсон. Яа. Тэгээд тань дээр ирдэг энэ йог дээр чинь ирдэг, бяцлал дээр чинь ирдэг холбогддог хүмүүс өөрсдөө мэддэг юм уу юу? Мэдхгүй юм. Гэхдээ зөнгөөрөө цаад тэр далд зүн совин нь үүнийг мэдэрдэг. Яриаг чинь автдаг. Харцанд чинь уурсдаг, уярдаг. Хайранд чинь зөөлөрдөг. Тийм болохоор илүүтэйгээр наалддаг, холбогддог. Багшаа гэж хүндэлдэг баг. Тэгээд энэ таны зорж байгаа тэр пэйж хуудас дараагийн тэр ботсон үйл юмнууд чинь зүгээр л аясаараа ойлгомжтой бүтэн. Хамгийн гол нь хараа энэ зүгээр л нөгөө хоолны десерт гэдэг шиг тань өчнөө юм юу байна тхүү. Нөөц. Яг одоо хорвоо ертөнцид яг одоо арай жоон жижигрүүлээд харахад энэ нийгэмд, энэ Монгол оронд ийм гэрэл хэрэгтэй. Ойлгож байна уу? Ойлгож байна. Бэлэг тал мал гэхээрээ л одоо хүмүүс нэг юм солиотой балаа эсвэл нэг юм хайр хоол гэж хардаг. Үгүй цаг үе нь одоо бүр ингээд аргаасаа илүү ингээд нэг юм бодцоод ирчихсэн. Яг энэ цаг үед энэ мөчид энэ 90-100-д та маш их хэрэгтэй байна. Би бүр энийг яг дотроос бүр хэлмээрсэн. Одоо нэг миний бас нэг гол зорилго нэг юм. Яг хажуу ойрт надтай юм ойртож байгаа хүмүүстэй яг гэхээр зүгээр юм үгээрээ заавал ингэж бүр чи намайг даг чи надаас юм гэхээс илүү аяндаа надтай нэг 2-3 уулзахад нэг юм үйлдэлээс маань эхлээл ажиглаад эхлэсэ. Ер нь зүгээр л юм үлгэрлээд явъя. Бүр өөрөө сурмаар санагдаад ч юм өөрөө над руу өөрсдөө ингэж ирэх тийм нөхцөл нь бүрдээсэ. Ер нь гэхдээ би тэгж нөгөө сүлд тэгж бодсноос өмнө тийм юм уусаа нөгөө хэрэгждэг гэсэн юм лээ. Яг тэгэхээр нөгөө
над дээр иржсэн одоо нэг 2 3 ч хүмүүс ингэж амнаас нь сонсож байгаа байхгүй. Би өгний яг явна гэж шийдээгүй зүгээр уцаар ярангууд шууд очи энэ багш мөн бэ гэдэг ингэж шууд очиж ирсэн. Гэдэг байхгүй. Тэгэхээр угаасаа л яг тэр сүнснүүд ингэж болсон сүнснүүд над дээр хүрээд ирээсэй гэж. Би сая нэг юм чинь гүцэд ойлгосонгүй. Тэр хүмүүс нөгөө өөрсдөө ирээсээ өөрсдөө холбогдоосоо гэдэг нь хүлээгээд хараа сууж байгаа гэсэн утгаар юм уу? Ямар учиртай? Зүгээр ингээд бэлэн хоол хүлээгээд байж байгаа гэсэн утгаар юм уу? Ямар учиртай? Тэр нөгөө одоо юу юм бэ? Хөөе. Нэг юм яриа. Жоон залах уу? Ийм шинийг бүтээх, шинээр өөрийгөө нээхтэй шинээр өөрийгөө бүтээхтэй жоон залах уу? Гүш дүн амар олон төрлийн юм хийж чадах. Лазан чанар байдаг уу? Шинж чанар. Гайгүй. Ямар сонь юм. Яагаад ч юм нэг юм бөөдөн дээрээ байж байгаа. Бөөдөн дээрээ сууж байгаа. Би юм жоохон нэлээд бондордуу гитстэй мактай нэг цагаан нөхөрл орж ирээд ах. Энэ одоо яг ямар учиртай мэдэхгүй. Жишээ байдлаар юм болов уу? Эсвэл нөгөө өмнөх төрөлтэй ч холбоотой доод дисмиссэн юм болов уу мэдэхгүй. Тэгээд нэг юм үстэй Монгол биш гадаадд царайтай нөхөрл. Гэсэн. Гэтэ нөгөө хүн чинь уусаа нэг өөрийнхөө төлөвийг нэг яалтчгүй тухайн үедээ мэддэггүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө хүн хэлэхээр яг тухайн мөчөд одоо би яг өөрийгөө нөгөө оншилж мэдгүй байгаа байхгүй. Энэ хүнд ингэж харагдах ч юм уу мэдрэмжээр мэдрэгдэж тэ өөрч чинь. Тэгэхээр нөгөө дараа нь би тэрийг нөгөө өөрийгөө ажиглаж иж мэдэх байхгүй. Яг зөв. Би зүгээр л асуусан. Тийм. Энэ хэлэгдэж байгаа зүйл нь ч гэсэн заавал одоо батлагдахааргүй шүү дээ. Явцын ундаа. Тэгээ өөрийгөө нөгөө хоошин татах ч юм уу нэг тэгж байгаа юм угаасаа байгаа гэж түр ойлоо ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ нэг нөхөртэй холбоотой байгаа байхгүй энийг харагдаад байгаа. Энэ нэг ямар учиртай нөхөр юм бүү мэд. Тэгсэн мөртлөөс уг нь би нөгөө тийм яг тийм нэг утгаараа ладсан ч юм уу залах уу гэхээр уг нь бол ингээд амар олон юм чадна уг нь би ч ингээд бүр цаанаас ингээд энийг чи ингээд бүр заалахгүй чадна штэ гэдэг ингээд бүр ингээд дотроос хилдэг юм байдаг байхгүй. Тэгээ хийж үзээд би чадаад ингээд хийсэн зөндөө юм байдаг байхгүй. Одоо ингээд шууд сураас хийсэн амьдрал дээр тэнгэрээ мөнгө олсон ч юм ингээд одоо болохоор яг зүгээр нэг хоошин татаад жоохон таталтаад байгаа ингээд татаад өөрийгөө татаад байгаа юм ялчгүй байгаа. Хардаа энэ гэхдээ батлаагүй заяа би зүгээр миний таамаг шүү заяа. Ойлоо нэг өмнөх төрлийн чинь нэг тийм нэлээд амьдралынхаа хижээл наснаасаа хойш энэ хүү бясалгал ариун ном зам мөрийг замлсан гэж ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэхээр өмнө нь бол энгийн амьдралтай эмэгтэй хүн ээж хүн байсан байж тарах гэдэг надад ихнэр хүн. Тэгвэл тэр амьдралж явах хугацаанд хамт байсан хань ижил нь байхыг үгүйсэхгүй. Энэ зүгээр таамагддаг шүү заяа. Тэр нөхөр энэ жоо яагаад байж магадгүй шүү. Тэр нөхөр үгүйсгдэг байсан баг. Үндсний гутааж дарддаг байсан баг. Зас чиний тэгнэ гэж юу гэдэг юм? Чи битэрийн тэгнэ гэж юу гэдэг юм? Дугайгаа хоолой хормоо бас амар мэдрэмжтэй. Хормоогоо чирсэн юм чинь гэдэг юм уу тий? Магадгүй. Тийм болоод тэр хашраас авсан мэдрэмж нь яг ингэж нэг юм. Яг тийм мэдрэмж байдгийг надад тодорхой. Тий. Тэгээд би ямарсан дээр өөрийгөө онцлогтой энэ хоёр юм байгаад байдаг байхгүй. Нэг нь зүгээр ингэ байж хат нэг нь ингэж нэг тийм өөр төлөв. Тий. Араа. Харин чи илэрхийлээд шүү. Тэгээд энэ нэг орж ирж байгаа. Одоо эн чинь ингээд энергийн югаар миний ухамсарын югаар орж ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд миний тарих бодол оюун санаанд байгаа далд ухамсарт байгаа элдэв мэдээлэл үгсийн сан амьдралын туршлага бүх юмар ингээд жишээ аваалан ингээд тайлбарлагдаж гардаг байхгүй юу? Тэнгүүд надад юу хамгийн их ингээд орж ирээд нь гэхээр манай найз орж ирээд юм. Сүнслэг нь найз үйт юм. За нэрийг хэлээд яах вэ? Би одоохондоо холбоогүй байгаа.
одоогоос 2-3 жилийн өмнө танилцаад тэгээд аюу гоё найзж ирсэн эмэгтэй байхгүй. Тэгээд манай хүний өөрийнх нь яг энэ амьдралынх нь туул нь болохоор аюу гоё гинэн цайлган аюу гоё эмэгтэй байж хагаад тэгээд ягаад ч юм гэлмаа мэлмаач л болно гэдэг нэг юм жижигхэн зүрхний мөрөөдөлтэй. Тэгээ байж исэн хүнтэй танилцаад ханилаад хүүхэд гаргаад ингэсэн нөхөр нь анх танилцснаасаа 360 градус эсрэгээрээ дүр үзүүлсэн амар эвгүй харьцах үл тоох тий амар сүрэг амар нухчин дарах тэгээд манай тэр найзын хувьд ядчихад төрөөд хамаг юмаа нөгөө гаргуунд нь хайцсан ийм жингийн байдал харагдах байдал бүх юмараа тэгээд хажууд нь байгаа хань ижил нөгөө нэлэх биетэй байхаас нь ахуулаад нэг жоохон айгу эвгүй харцсан. Тэгээд тэрнээс болоод нэг юм трама амар үүсээд. Тэгээд нэг л өдөр надад тэгж ярьж ирсэн зэрэг. Нэг л өдөр ширээгээ ингэ шааж усч ирээд би ингэж амьдарч чадахгүй. Тэр үг нь амар хүлцсэнгүй, амар нэгүүлсэнгүй, амар хүний үгээр амар доожоогүй байхгүй юу хөрхий. Өгөгдөл байгаа нь тэр. Тэгсэн чинь манай ширээ шааж усч ирээд азар 90 хүн байгаагүй. Би ингэж амьдарч чадахгүй. Би явлаа гэд нэг юм сүнсэн ч юм уу дотор дуу хоолой ингэж яасан гэсэн. Тэгээд надад нэг юм хэрэгтэй. Би энэ Монголоос гарах хэрэгтэй гэж заа юу. Гарах хэрэгтэй гэ. Тэгээ шууд онгоцны билет тикет ингэж хайгаад дансандаа байсан мөнгөөрөө шууд харж агаад нэг улс сонгоцсон. Тэр нь одоо төвд мөвд ч юм би яг сайн санахгүй тэр улс юм. Нэг улс сонгоцсон. Тэгээд тэнд очиод амьдрах зардал, тэнд очиод бодвол бясалгал хийх, нөгөө зам өрөөрөө явах зардал мардал гэх мөнгө хэрэгтэй байсан. Тэнгүүт 10 сая үнэтэй машина сайн найзтай 2 жил 3 сая гинтхэн үү зараад чи нэг шууд ав. Надад одоо хэрэггүй. Гээд мөнгө аваад тэгээд билетээ захиалаад маргааш нь чөлөө өдөр чөлөө шууд нисцэн гэ ярьдаг байхгүй юу? Тэгээд өөрөө тэр зам өрөөрөө ингэж хөөгөөд 5 сар 6 сар хэрэтээ бясалгаад айгүй гоё өөрийгөө таньж мэдээд олоод тэгээд энд ирээд нөхөртөөгөө биш юм байна гэд харилцаагаа хоёр тишээ болгоод өөрөө хүүхдээ өөр дээрээ аваад тэгээд одоо ингээд амар гоё сүнснийхаа зам мөрөө дуртай юмаа хийгээд жинхэнэ гоё амьдрсан шиг амьдраад нэг юм уран зориг дүүрэн амьдрч чадж байгаа тийм эмэгтэй найзууд өгөхгүй юу. Тэрний маань түүх энерги нь айгүй орж ирээд байна. Өөрийн чинь харц байгаа байдал энэ юмтай энэ юм чинь бас нэг юм хилээд ийн л та. Тэгэхээр магадгүй төс байгаа. Та бясалгал хийдэг өөрийгөө анзаардаг юм чинь ухаад үзээрэй. Учир байж л таарна. Нэг тийм гэх уучих мэдрэмж төрж байна. Яагаад байгаагаа мэдэхгүй нөгөө хоёр төлөв хоёр нөхөр байдаг гэсэн чинь яагаад байгаагаа мэдэхгүй ингээд хар цагаан болоод исэн чинь харчин магадгүй тийм байж болох юм шүү дээ гэдэг юм сэжүүрийг өгчөнгүүт за ашгүй ажиллах гэрийн даалгавартай боллоо гэж байгаа юм шиг нэг юм мэдрэмж орж ирсэн. Надад ч гэсэн ингээ хамаг төлөв мөлөө багсаа одоо нүд амгоогоод яг хүн болж байна. Одоо угаасаа нэг юм байгаа шүү дээ. Бясалгал жишээ нь йогич вэ, алин ч вэ ингээ урд насндаа хийж исэн, эхлүүлж исэн учраас энд явж байна тий. Тэгэхээр угаасаа нэг юм гарч ирж байгаа. Урд насны төлөв угаасаа энд бас дахиад хадгалагдчихж байгаа сөрөг юм чи дахиад угаасаа байгаа. Юу яах шаардлагагүй. Нөгөө гай хадах шиг шаардлагагүй угаасаа байгаа гэсэн. Үг байгаа аахгүй юу? Тий. Тэгээ хоёулаа өмнөх наснда ганцхан ч амьдраагүй шүү дээ. Тий. Ганцаар тогтохгүй. Ялангуяа та түрүүн өөрөө хэлж ирсэн хөгшин сүнс гэдэг. Би бол өөрийгөө бүр сайн мэддэг. Хөгшний хөгшин. Бүр өвгцөр байхгүй юу? Тэгэхээр чин хөгшин буюу тууллынхаа хувьд хамгийн сүүлийнхаа хүний юун дээр ирчихсэн. Тэгээ ингээд дараа нь цаашаа твшгээд нь шүү дээ. Тийм нөхрийн хувьд маш олон юу байгаа байхгүй юу? Юу төрлүүд.
хаан, боол, харц, ард, эрэгтэй, эмэгтэй, баян сэтгэлэн ч гэдэм үү тийм. Тэр болгон дээр үйлдсэн үлийн үр буян нүгэл байлгүй л яах. Тий. Тэгээд энэ болгон чинь энийг сэтгэл гэж эргэтэн дотор нийлэгчээд ингээд барьцдаг юм уу да гэж надад санагдсан. Тэгээд энэ болгоныг өстө таны хэлдгээр бяцлаглалын тусламжтайгаар сэтгэлээ нэг нэгээр баг багаар чөлөөлөөд, баг багаар уучлаад, хайрлаад, ангаагаад, цагаатгаад, хоослоод, гэгэрүүлээд ирэхээр сэтгэл гэдэг зүйл өөрийнхөө мөн чанараараа айгүй гоё тунгалаг шинжиндээ ороод түүний ёроолд байгаа өнгө өнгийн чулуу адил хувь хүн өөрийнхөө тэр дотоод мөн чанаруудаа мөн чанар юугаа, зорилго юугаа улам илүү баттдаг юм болов уу гэж надад санагдсан. Тийм ээ. Тэгэхээр хүн төрөлхтөн хүмүүс бид нар эцсийн дүндээ гэгэрэл гэдэг цэг дээр очих гэж биш. Гэгэрэл гэдэг зүйлийн тусламжтайгаар сэтгэлээ ариун болгоод өөрийнхөө дотоод мөн чанартайгаа уусан нэгдэж хорвоод ирсэн зориг юугаан дүүргэсэн шиг дүүрэхэд хүний энэ ахархан амьдралын утга учир орчтын болов гэж яг наад нөгөө сэтгэлээ тунгалан болгоно гэдгсэн чинь яг амар гоё санагдлаа. Тэгэхгүй болохоор ихэнх хүмүүсийн магадгүй ихэнх шашин ч юм уу зарим урсгалын гол төөрөгдөд идэг зүйл нь гэгэрлийг хамгийн эцсийнхэн зорилгоо болгож чаддаг. Гэтэл тэр чинь наан нь байгаа зүгээр завсрын буудлага. Тэрийг нэг ашиглах ч юм уу. Тийм. Тэгэхээр миний өөрийн үзэл бодлоор таны төрөний цухас дурсан зүйлээр би яг ингэж хардаг. Хорвоо ертөнц хар цагаан бурхан чөтгөр